Мөнхийн эзний тавьсан шаардлага. Мөнхийн эзэн минь, таны сүмд хэн орох хэрэгтэй вэ? Таны ариун уулан дээр хэн амьдрах хэрэгтэй вэ? Гим зэмгүй амьдарч, зүв зүйтэй бүхнийг хийдэг, сэтгэл зүрхнийхээ угаас үнэн үг ярьдаг, хил амаа билүүдэн, бусдыг муу хэлдэггүй, анд нөхөртөө ёрон юм хийдэггүй, өрөөл бусдын нэрийг утааж явдаггүй бөгөөд ертөнцийн эзэнд хаягдсан хүмүүсийг үл тоомсорлож, харин мөнхийн эзнээс имэж авдаг хүмүүсийг хүндлэн үздэг бөгөөд өөрөө хохирол үзсэн ч хэлсэн үгнээсээ буцдаггүй, мөнгөө хүүтэй зээлдэггүй, гэмгүй хүнийг хохирохоор хэл хахуул авдаггүй. Тийм хүн л тэнд амьдрнаа. Тийм хүний амьдрал хадан зохио мэд хөдөлшгүй, бат бих суйртай. Мөнхийн эзэнд бат найдах тухай. Таныхаа нөмөртөл би хорогдох учраас ертөнцийн эзэн минь намаагаа та хамгаалаач. Та бол бүхнийг захирагч, их эзэн минь билээ. Миний үдсэн сайн сайхан бүхэн танаас ирдэг хэмээн би мөнхийн эзэндээ хэлж байна. Мөнхийн эзэнд үнэнч хүмүүс бол энэ улсын шилдэг хүмүүс нь. Тэдний тухай бодоход сэтгэл таатай сайхан. Харин бурхан шүтэн сонгосон хүмүүс гай золонгоо хурааж байна. Тийм хүмүүс мал нийтлаад дахилга ёслол хийхэд нь хизээч би оролцохгүй. Тэдний бурхны нэрийг амнаасаа ч би унахгүй. Мөнхийн эзэн бол надад ногцсон өв хөрөнгө, миний хувь тавилан мэлээ. Миний бүх ирээдүй таны гарт бий. Таны өгсөн бүхэн юутай сайхан мэлээ. Тийм ээ, надад үнэхээр сайхан өв хөрөнгө бий. Үнэт зөвлөгөө өгөгч. Мөнхийн эзнийг магтъя. Унтах нойронд минь хүртэл сэтгэл зүрх минь намайг шалгаж байдаг. Мөнхийн эзэн надтай хамт байгааг үргэлж би боддог. Баруун гарт минь тэр байгаа болохоор л би хадан зохио мэд хөдөлшгүй. Тийм болохоор зүр сэтгэл минь баяр хөөртэй байдаг. Юунаас ч би яахгүй. Үхтлийн ертөнцид та намайг орхисонгүй. Өөртөө үнэнч хүнийг та үхлийн булшинд ялцруулсангүй. Харин та мөнхийн амьдралын замыг надад зааж өгдөг. Тантай хамт байхдаа би жинхэнэ аз жаргал гэж юу болохыг мэдэрдэг. Таны дэргэд байхдаа би үрдийн баясгалан олдог.